За байцгаана статистик харааны ажилтан жил болоо ирнэ. Үндэсний статистик харааны нэгдсэн статистик газрын олон нийтэд хэлсэн олон нийтэд харилцах ажилтан жил болоо ирнэ. За би өнөөдөр мэдээлэл тархалтын хичээл зааж байна. За мэдээлэл тархалт нь бол өөрөө ойлголт байгаа. За зөвхөн статистикийг хэрхэн тархаж байна гэдгийг бол биш. Одоо өргөн утгаар ойлгох юм статистикийг хэрхэн ашиглаж байна, хэрхэн тайлбарлаж ойлгож байна, хэрэглэгчийн хэрэгцээнд хэр нийцэж байгаа гэдэг тархаас ойлголтыг бол мэдээлэл тархалт гэдэг байна. За мэдээлэл тархалтын бодлогын баримтчүүд нь бол за үндсэндээ аль биесны статистикийн мэдээ тооллого судалгааны үр дүн тархах 2024 оны хуваарийг бол 2023 оны сүүлд батлуулдаг. За аль биесны болон захиргааны статистикийн 2024 оны мэдээ талингийн графикт хугацааг мөн одоо 2023 оны 12 сарын 28-нд батлуулсан. А183 дугаар төшөөлөөр батлуулсан. Энэ хоёр хуваарийг бол ингээд жил болгон батлуулаад явдаг. За бүтээгдэхүүн боловсруулах заавар, статистик байгууллагын бэлэг тэмдэг, биеийн бүхний заавар зэрэг бол ингээд 2021, 2022 онд тус батлагдсан. За яг ямар төшөөлөөр батлагдсан гэдэг нь бол ингээд бодлогын баримтчид ингээд харагдаж байна. За одоо хамгийн гол юм мэдээлэл тархалт бүтээгдэхүүний жишг загварна гэвэл одоо хамгийн сүүлийн байдлаар бол ийм харагдаж байна. За жилийн эцсийн ийм ихтгэл бол ийм хавцтай, сарын танилцуулга бол ийм хавцтай, салбарын танилцуулга бол ийм үртэй гэдэг ч юм уу. Ингээд харагдаад явж байна. За манай 12 цэгийн байна. Манай дотроо одоо 7 бүлэг 55 дэд бүлгийг бол багтаасан. Одоо 1000-аас дээш үзүүлэлтүүдийг бол харуулсан байна. Үзүүлэлтүүд бол 12 цэгийн мэн дээр бол багтдаг. За тэгээд даваа тал нь юу гэхээр монгол англи хэл дээр бол гардаг. За дийлэнх мэдээлэл монгол хэл дээр гардаг боловч яг сарын танилцуулга гол үзүүлэлтүүд маань бол давхар англи хэл дээр гарч явдаг байгаа. За хугацааны хувьд дээрх динамикийн хувьд мэдээж бүх тоонууд 1900 оноос байхгүй ч гэсэн яг гол үзүүлэлтүүд хүн амын тоо жишээнтэй малын тоо ч гэдэг юм. Тэр маань бол 1900 оноос одоо 2024 оны тоо мэдээллүүд бол багтсан байдаг. За давтамжаар нь харах юм бол одоо гаргаж байгаа манай статистикийн бүтээгдэхүүн гэх юм бол 7 хоногоос одоо 7 хоног сар 15 хоног улирал жилийн давтамжтай ингээд мэдээнээс хамаарат өөр давтамжтай явдаг. За мэдээний төрөл маань гэвэл одоо аль биесны мэдээ, захиргааны мэдээ гэсэн хоёр ангилалд багтж байгаа. За тархах төвшин гэвэл улсын хэмжээнд 320, аймаг нийслэлийн хэмжээнд 220, сум дүүргийн хэмжээнд 77, баг хорооны хэмжээнд 1800 гаруй одоо тархах төвшин тархагдж байна. За статистикийн мэдээллийн нэгдсэн сан нь бол одоо статистикийн хамгийн гол одоо статистик өгөгдөл дотор юу багтдаг вэ гэхээр одоо хүн ам, өрх, хөдөлмөр, бизнес, нийгэм хөгжил, үйлдвэрлэл, үйлчилгээ, эдийн засаг, байгаль орчин, боловсрол, эрүүл мэндийн түүхэн статистик зэрэг манай гол статистикууд бол бүтээгдэхүүнүүд гэж бол тодорхойлж болно. За энэ яг бүлэгт маань энэ хэсэг нь багтдаг нь одоо хүмүүсийн дийлэнхтэй асуудаг хүн амын тоо чиглэл байна. Хөдөлмөр бизнесийн дундаж цалингийн статистик гэж гарна. Одоо нийгмийн даатгал, эрүүл мэнд гэдэг ч юм уу. Боловсрол, үйлдвэрлэл үйлчлэгээ дотор индексүүд байгаа. Эдийн засаг, байгаль орчин дотор одоо малын тоо чиглэл одоо улсын дүнгээр ингээд бүхэл хэрэгцээтэй тоо статистикууд бол энэ зэст бол багтдаг. За энэ тайлан эмхтгэл хэсэг дээр юу багтдаг вэ гэхээр ном сэтгүүл, тоолгын тайлан, судалгааны тайлан, жилийн эмхтгэл, сарын танилцуулга, 15 хоногийн гадаад худалдааны мэдээ, 7 хоногийн үн зэрэг статистикууд бол багтдаг. За 7 хоногийн үн маань бол манайх статистикийн хороноос нэгдүгээр болгон одоо тухайн аймаг нийслэлээс нь ч гэсэн 7 хоногийн үн ирж байгаа. Нэмээд Улаанбаатар хот дотроо одоо яг дийлэнх хүмүүс үйлчлүүлдэг одоо худалдааны томхон захууд дээр явж манай хот 7 хоногийн үнүүдээ бол цуглуулдаг. За
Хөгжлийн дүрслэл одоо энэ бол Монгол улсын хүн амын тооллогын түүхээс олон үзүүлэлтийн бүлгийн төвөр судалгаа 2020-21 те аж ахуйн байгууллагын тооллого хүн ам өрхийн мэдээллийн сан. За сонирхолтой статистик дотор бол манай одоо үйлчлэгч нар бол хэрэглэгч нар бүгдээрээ мэддэг нэг юм байдаг нь та Монгол улсын хит хэрэг юм бэ гэдэг ч юм уу. Хүн ам орон сууцны одоо 2020 оны улсын ээлж тооллогын лавлгаа таны ижил нэртэй статистик мэдээлэл Монгол улсын хүн амын тоо Монгол улсын хүн амын нас хүйсийн сургах зэрэг одоо статистикууд маань бол багтдаг. За одоо би сүүлд нь яг эднийг яг сайт дээр практик дээр яг яаж орох уу гэдэг нь харуулъя гэж бодож байна. За дарахах хуваар маань бол дарахах хуваар зэс дээр дарахад за удахгүй гарах сүүлд гарсан гэд ялгаад харчих боломжтой. За энийг бас би яг 12 дээр 12 цэгийн сайтаар ороод бас практик дээр заагаад өгсөн тэр болов уу гэж бодож байна. За бидний тухай дээр бол байгууллагын эрхэм зорилго бол алсын хараа бүтэц зохион байгуулалт он цагийн товчоо тэгээд хамтын ажиллагаа ажлын байр үйл явдал хууль эрх зүй. За шилэн данс дээр бол төсөв гүйцэтгэл хөрөнгө оруулалт тендер худалдаа авалт бусад за холбоо барих дээр бол одоо үндэсний статистикийн хорооны болон орон нутгийн нэгжүүдийн утасны жагсаалт захим шуудангууд бол байгаа. За тайлан хэлгэх дээр бол манай статистик руу бол тайлангаал гэдэг аж ахуйн нэгжийн байгууллагууд бол байдаг. За энэ нь бол судалгаа 12 цэгийн юм гэсэн сайтаар ороод за ингээд тайлангаал гэдэг. За ил тод байдал дээр нь ёсцын зөвлөл, үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, тендерийн хөрлөлт, шилэн данс бусад гэсэн юмнууд бол одоо байнга давтамжтай тухайн цаг үеэ болоод байнга явж идэг гэж ойлгож байна. За статистик мэдээллийн нэгдсэн сан 12 цэгийн юм бол за үндэсний статистикийн оноос баталсан болон зөвшөөрсөн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх аргачлал арга зүй бол одоо энэ аргачлал арга зүй зэсэнд бол багтана. За энийг нь бас би энэ дээр бол ингээд бас тодорхой харуулсан байна. 12 цэгийн үнэхээр аргачлал арга зүй гэдэг ороход бол харагдана. За үнэхээр статистик орноос баталсан бүх төрлийн англи кодууд бол бас багтана. За статистик дотор нь одоо 6 төрлийн бүлэг буюу одоо 7 бүлэг 55 салбар одоо 1000 гаруй хүсэгтийг бол багтааж байна. Түрүү бол танилцуулсан. За энэ нь бол ямар учиртай вэ гэхээр за төрөл нь бол хүснэгтүүдийн ерөнхий ангилал. За аймаг дээр бол засаг захиргааны нэгжийн ангилал. Хугацаа дээр жилээр гарах үзүүлэлтүүд бол багтана тий. Хугацаа сар улирал дээр бол сар улирлаар гарах үзүүлэлтүүд багтана. Харагдах төлөвлөгөөдөг дээр нь хүснэгт шугам, баган, талбай, тууз, дугуй, диаграф гэдэг одоо яг хүснэгтээ сонгоод татчих юм бол энэ зэрэг багтана гэсэн. За мэдээлэл дарахалт маань бол одоо салбарын танилцуулга, сарын танилцуулга зэрэг одоо бүхэл зүйлүүдийг дотор багтаасан байдаг. За жишээлбэл одоо дотоодын мэд бүтээгдэхүүний тооцоо сар улирлаар гардаг статистик. За тэгээд жилийн хэсгээр гарахтаа дотоодын нийт бүтээгдэхүүн том сэдвэрээ үндэсний том сэдвэрээ одоо ингээд үргэлжлэн хагас жилийн танилцуулга өртсөн гүйцэтгэлгээр ингээд харагдсан байна. Энэ бол ийм салбар болгон дээр өөр өөрсдийн онцлогтой одоо жишээ нь үнийн инфляц бол 7 хоногор үн маань 7 хоногийн үн маань гардаг боловч инфляц маань сардаа нэг удаа тооцогддог тийм эдийн засгийн тойм гэдэг бас 7 хоног сараар гарна. Эдийн засгийн аюулгүй байдлын тайлан жилээр гарна. Сэтвчилсэн тайлан тухай бүр гарна. За энэ сэтвчилсэн тайлан дотор юу багтах вэ гэхээр одоо амьдрах хүчний аюулгүй байдлын судалгаа байна. Нийгмийн зарим үзүүлэлтийн судалгаа байна. За зарим үзүүлэлтийн төвөр судалгаа байна тийм. За одоо энэ судалгаанууд маань бол одоо тухай бүр заримдаа бүр нэг удаа хийгдэж болждог тохиолдол байгаа. Заримдаа жил болгон хийгдэж явдаг шүү дээ. Судалгаанууд бол байгаа. Энэ бол янз бүр байдаг. За үндэсний статистик сэтгүүл жил
гэж бодож байна. Хагас жил дутагдаад байна. За мэдээллийн хүртээмжийг бол манай Монгол улсын статистикийн байгууллага за мэдээллийг хэлбэрүүлж авах нөхцөл байдал ба боломж гэж харж байгаа. За энэ нь бол нөгөө мэдээллийн хүртээмжтэй байдлыг одоо үнэлэх гол шалгуур нь болж байгаа юм л да. За статистикийн мэдээллийг ашиглахад нөхцөлийн байдал буюу олдсон ямар байгаа. Хэрэглэгч статистикийн мэдээллийг олж авахд бодит нөхцөл нь ямар байгаа гэдгийг харахын тулд за манай Монгол улс бол 2000 мэдээллийн нээлттэй хүртээмжтэй байдлын үнэлгээ бол 2022 онд дэлхийд дахин хийгдсэн. За энд бол Зүүн Азийн бүстэй бол 1-р байранд орсон. Энэ ч болохоор сайн амжилт. За тэгээд дэлхийд бол 8-р байранд орсон. За энэ ингээд задорхой юмнууд нь харагдаж байна. За хүртээмжтэй байдал нь 68 оноо авсан бол нээлттэй байдал нь 92 оноо. Ингээд нийт дундаж оноо нь 81 оноотой Монгол улсын юм байдалтай байна. За сарын танилцуулгыг хүснэгтээс татаж авах заавар гэж байна тийм ээ. За энэс хойшоо би ерөнхийдөө одоо яг нөгөө практик дээр заагаад ингээд явчих гэж бодож байна. За сарын танилцуулга бол Монгол улсын эдийн засгийн нийгмийн эдийн засгийн байдал ингээд бүх сарууд ингээд динамикаар гарчихсан байдаг. За энэ дээр бол анхааруулхад одоо сарын танилцуулга руу нэвтэрч ороод тэгээд icon байгаа. Icon дээр нь дарах юм бол задгай Excel тоонууд нь шууд татагддаг байгаа. Навсрал төсөвтүүдийн тодор бичсэн одоо ингээд болдоор бичсэн өгнүүд дээр дарах юм бол мөн адил бас Excel файлууд задгай тоогоор татагдана. За ингээд бас л нэг зааврууд маань явж байна. За одоо би та бүгдээ зориулаад статистикийн сайт руу орж үзүүлээ. За харж байгаачлаа одоо 12 цэгийн маань гээд орохоор за яг л ингэж харагдана. За энэ дотор түрүүний миний хэлсэн статистик өгөгдөл дотор энэ бүгд маань энэ бүх статистикүүд маань багтна гэдэг ингээд бүгдийн тайлбарлалцсан. Яг ингэ харагдах байдал дээр бол ингэж л харагдана. Нүүрэн дээр харагдахтаа бол одоо гол үзүүлэлтүүд буюу хүн амын тоо байна, инфляцийн түвшин байна, дотоодын нийт бүтээгдэхүүн байна, ажилгүйдлийн түвшин байна. Энэ үзүүлэлтүүд маань шууд харагдахаар байна. За ингээд салбар руугаа орох юм бол хүн ам өрөх гэдэг бас ингээд задгаалчихсан байгаа. За эндээсээ сарын танилцуулга яаж олж авах вэ гэхээр тайлын эмхтгэл дотор сарын танилцуулга гэдэг байгаа. 7 үнэ гэдэг байгаа. За жилийн эмхтгэл гэдэг байгаа. Энэ дотроос сарын танилцуулга сар болгон гардаг. Статистикуудыг үзье гэх юм бол ингээд англи монголоор гарч байгаа. За монгол руу ороод харах юм бол одоо сарын танилцуулга маань ингээд шууд гараад ирнэ. За хамгийн сүүлд одоо Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдлын 2025 оны 1-р сарын танилцуулга гарсан юм байна. За энэ дээр жишээ үзүүлээд хэвдүүлээ. Жишээ болгоод одоо үзэх юм бол томруулчих. Жишээ болгоод үзэх юм бол одоо ингээд шаарлаад байгаа үстэй. За одоо энэ 9-р 6-р хуц руу өсөрлөө гэсэн одоо болж яваад байгаа. За бид нарт төлбөрийн тэнцлийн статистик хэрэгтэй гэвэл төлбөрийн тэнцлийг дараагүй шууд төлбөрийн тэнцлийн хэсэг рүү өсрээд очиж. За тэгээд одоо яах вэ гэхээр
төлбөрийн тэмцэлгээ дарах юм бол за энэ ингээд бас айкон дээр нь дарахаар шалж байгаа. За энэ дээр нь ингээд дарах юм бол төлбөрийн зээжлийн задгаа Excel файл татагдана. За ингээд татагдчихна. Энийг юм төлөө нээж үзье. Одоо энэ тоонууд нь яг ямар учир утгатай гэдэг нь ойлгохгүй ч юм уу. Эсвэл тэр тоонууд нь яг хэрэгтэй байгаа гэвэл яг ийм байдлаар задгаа тоонуудыг татаад аваад бид нар ашиглах шууд бүрэн боломжтой байгаа. За энэ бол ингээд мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайн хилтгэсэн зүйл гэж хэлж болно. За төлбөрийн зэнцэл ингээд сүүлийн үеийн статистик тоон мэдээлэл татагдаад харуулчихжээ. Иргэд тэлтгэл рүү оръё. За хэрэглээний үнийн улсын индексийн өөрчлөлт сар бүрийн өөрчлөлт гэж байна. За энэ нь бол энэ харагдах байдлын за одоо иргэд би ороод манай хүслэгт яаж харагддгийг бас харуулж болно. Дурын нэг их салбар руу ороод за өрхийн тоо руу ороод харуулъя. За энэ дээр жишээ нь одоо ингээд хүслэгтээр гараад ирчих. За биднэрт одоо улсын дүн хэрэгтэй юм байна. За баруун бүс зохон хэрэгтэй, улээстэй хэрэгтэй юм байна. За магадгүй энэ улээстэй сумын дээр одоо бүх багууд нь хэрэгтэй гэвэл ингээд бүгдийг сонгочих болно те. За ингээд бүгдийг нь хотдогоор ялгахгүйгээр ингээд жилээр нь харьяа гэх юм бол ингээд хүснэгтээр харж болно, шугам графикаар харж болно, баганы графикаар харж болно. Ингээд харчих. Эхлээд хүснэгт байдлаар хараад үзэх юм бол за ингээд манай хүссэн одоо саяны сонгосон тоон мэдээлэл өрхийн тоон гараад ирж байгаа. За энийг би болио хүснэгтээр харахгүй шугам графикаар харчих. Хамгийн өндөр нь аль сум байна гэдээ бид нар өөртөө амар байдлаар харах юм бол за ингээд шугам графикаар харчиж болж байна. За шугам график тохиромжгүй байна гэх юм бол баганы графикаар харчиж болно. За баганы графикаар ингээд харагдчихна. Хамгийн за улсын дүнтэй нь бол одоо хамгийн өндөр байна тийм үү. Тэгэхээр одоо улсын дүнгээ болиулаад дахиад хаах төвчөн дээр дарах юм бол улсын дүн байхгүй болдог ч юм уу. Ингээд бол маш хурдан ингээд баруун бүсийн мэдээж баруун бүсийн илүү байна тийм үү. Ингээд харагдчихж байна. За талбай, туудсан, дугуй зэрэг одоо бүхэл зэргээр нь харах боломжтой байгаа. За интернетийн хурдаас шалтгаалаад жоохон удах магадлал бага зэрэг байгаа. Гэтэ бол зүгээр за тэлтгэл рүү орох юм бол за манай сайт руу ороод статистикийн хороо гэсэн лого дээр дарах юм бол шууд буцаад эхлэл зэг рүү буцчихдаг. Эхлэл зэг рүү буцах товчлуур гэж хэлж болно. За энэ дээр одоо бид нар гэр бүлийн статистикийн хэрэгтэй байна гэж үзэх юм бол гэр бүл хайхад одоо гэр бүлтэй хамааралтай бүхэл одоо статистикууд нь гарч ирнэ гэсэн үг. Танд одоо яг юуны магадгүй зарим үед яг ямар тоо гэдэг яантаа мэдэхгүй ч гэсэн яг ерөнхийн нэг тим тоо авмаар байгаа гэсэн түлхүүрүүгээр хайх боломжтой гэж ойлгож байна. Тэгээд дараагаар нь за та Монгол улсын хэд хэрэг юм бэ гэдэг одоо хүн болгонлын өөрийгөө Монгол улсын хэд хэрэг юм бэ гэдэг бол тэгэхэд бол амар мэдмээр бол байдаг. За энэ дээр бол хамгийн амархан харахын тулд сонирхолтой статистик гэдэг байна. Сонирхолтой статистикээр та Монгол улсын хэд хэрэг юм бэ гэдэг гараад ирнэ. Энэ дотор өрхийн орлого хөдөлмөр эрхлэлт гэдэг гараад ирнэ. Ингээд сонирхолтой статистик гараад ирж байна. Та Монгол улсын хэд хэрэг юм бэ гэдэг ингээд энэ регистрийн дугаараа бичээд ингээд харах боломжтой гэж жишээ болгоод өөрийнхөө харуулж байна. За одоо шинэ мэдээллийг хэрхэн төрхөн шуурхаад хүртээмжтэй авч хэрэглэх вэ гэдэг дээр бол манайх одоо 7 хоногийн үнийн мэдээ чинь байнгын
үйл явдлын мэдээнүүдтэй бол сошиал хаяг, Telegram, Instagram тархадаг. За энэ сошиал хаяг, Instagram, Telegram дагснаар та одоо хамгийн түрүүнд шуурхай манайхаас гарч байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг бол авах боломжтой гэж ойлгож байна. За анхаарлаа тулсанд баярлалаа.